За намайг Гүржэвэн Батцэр гэдэг би 1991-ээс 92 онд Улаангомын Батлан-Моголох туслах нийгэмд 8 сарын хугацаатай Жолооны автогэрст жолоочрд төгсөөд 1992-аас 93 онд Ардын армийн 317 дугаар анги нисэх гарнизоны налах дүүрэгт цэргийн алуу хаасан. За цэргийн алуу хааж ирээд 1996 онд тус отрядтай орж артал хангалт хариуцсан УАЗ 452 автомашины жолоочоор орж 1996-аас 2000 оны хооронд УАЗ 452 машинтай артал хангалт болон соёл сурталчилгаа үйл ажиллагаанд үйлчлэгэнд ерөнхийдөгч яваа. Энэ ерөнхийдөгч хугацаанд миний анхны арын дарга Юндны Жамсран гэж энгийн хүн байсан. Энэ 98 онд Дэвтэрмдөө Батцэрэн дарга Артлын алууны даргаар ирж ерөнхийдөгч байсан. За энэ ажиллаж хугацаанд 96-аас 2000 оны хооронд ангийн төв дээр ажиллаж байхад намайг анх үлгийдэж авсан олон ах нар байдаг. За эндээс төрөлдвөл ахлагч Тэмрбаатар, ахлагч Баат Зөрөгт. За мөн ахлагч Ишбат хоёр, ахлагч Насанбат, механик хариуцсан ахлагч Нэмсэрн, Засварчин Чулунхөө, ахлагч Эрхэнбаяр Дагвар Дорж гэсэн ах нарыг үлгийдэж аваад энэ нэгнэд эсэлж 452 машинтай ерөнхийдөгч яваад 2000 онд ангийн захирагч бригадын генерал сайн тэр даргын тушаалаар жилийн 6 дугаар стад 2000 оноос 2010 хүртэл жолоочийн албаны ерөнхийдөгч яваад 2010 онд отрядын дэвд орж исэн болно. За энэ жилийн стад 2000 онд намайг анх хошууч жаргал сайхан хошууч Болдобаатар, ахлагч Баянлаа, ахлагч Хадбаатар. За тэгээ харуулын дарга 6-аас 7 харуулын дарга намайг анх 2000 оны 3 сард хуваарлагдаад очиж хат ийм бүрэлдэхүүнтэй хүмүүс намайг өгтөн хүлээж авч хил хамгаалтанд оруулсан мэлээ. За энэ ажиллаж хугацаанд клин өрнөлттэй цагийн байдлыг маш их өрнөлттэй килдомс малын хулгай болон контрабанд маш их гарч байсан. За манай ажиллаж хугацаанд тэл1, тэл2 клин харуулт банкын гэрүүлээрээ ерөнхийдөгч байсан. Ахлагч Болд, ахлагч Баяночор тэл1 ерөнхийдөгч байсан. Мөн хүй тэл2 клин харуулт Дэвтэрмдөө Батулд ахлагч Нэмжээ, ахлагч Батурс гэсэн хүмүүс харуулын даргын ерөнхийдөгч Дэвтэрмдөө Батулд хэсгээр үтсэн офицераар ажиллаж байсан. За энэ ажиллаж хугацаанд бол маш их клин цагийн байдлын өрнөлттэй клин тулдгаар став гэж байгаагүй тэр үед бид нэр төр үндсэн 6 харуултаа мөн төр 6 харуултаа 12 харуулын килдомсон хулгай контрабандын тасан зогсоохын тулд нойроо олгүй тэр үед маш их клин цагийн байдал өрнөлттэй бараг гэлтэй хоноггүй мэддэггүй. Улаастагаас нуурын харуул, адгийн харуул гэж байсан тэр үед. Тэгээд 12 харуулд бид нэр өөргүйцэтгээд
2 хоногийн хугацаанд цэргийн ахуй хангалтыг хүргэж байсан. За тэгээ 2002 онд Хилийн дулдгаар став тусдаа бий зааж гарсан. За энэ 2002 оноос үрд 2001 онд манай Хилийн цэстаа 6-р цэстад сэтгэл зүйн оролж байсан. Тэгээ төрөндөө нэмд орж гэж манай 4-р цэстад үер гүйцэтгэж яваад 7-р цэстагийн чиглэлд заставын дараа ажиллах болоод тэгээд би 469 машинтайгаа нэмдэрч төрөндөө 8-9 сарын хугацаанд Хилийн 7-р цэстад үер гүйцэтгэж байсан. Тэгээд 2002 онд Хилийн 7-р цэстад тусдаа гарч манайх 160-аас 130-аас 160-ийн хооронд участок богино зайны юунд олдонд шилж байсан. За энэ 10 жилийн хугацаанд ажиллаж явахад би 5 заставын дарагтаа ажиллаж байсан. Өшөөж жаргал сайхан хурандаа одоо 2 хурандаа таштын дэв дэдүрэндээ цэвэн гэрэл дэдүрэндээ гамбол гэсэн сайхан үеийн дарга нартай ажиллаж байсан. Энд анх ажиллаж явахад хурандаа гөлгөө бригадын генерал сайн тэр хурандаа Дамжин Сүнлө хурандаа Баярбат хурандаа Инктер гэсэн дарга нартай ажиллаж байгаад 2010 онд тус отрядтай 10-аас 15 оны хооронд цэрэг тээврийн ПАО гэдэг машин барьж яваад 14 оноос 15 оны хооронд цэргийн тэтгэврт гарсан. За энэ ПАО гэдэг машинаар үер гүйцэтгэж явахад цэрэг тээвэр болон тухайн үед бол энэ манай ачааны машин хумсхан дутуу байсан. Тэгээд ПАО 2 131 90 бараг 66 2 ийм 5 машины бараг үер гүйцэтгэж байсан. Энэ үер гүйцэтгэж хугацаанд намайг ангийн төвдөрж ирэхэд ахлагч Төмөрбаатар, ахлагч Батбаяр, ахлагч Алтан гинж, ахлагч Утган Сүрэн, ахлагч Сэмжид, Ахмад Сэмжид нар бас минь отрядын төвдөрж ирэхэд арга барилаа зааж энэ төвшөнд хүргэж ах нараасаа илгүүлүүлэл авна. Ажиллаж байгаад ахлагч Төмөрбаатар, ахлагч Батбаяр хоёр цэргийн тэтгэврт гараад мөн дэрнэс ПАО гэдэг машиныг бие дамжин ахлагч Чимбат 30 машиныг ахлагч Алтан уйгнаар аваад бидгүрүү нэгэн үе Алтан гинж Утган Сүрэн гэсэн 5 хүн сүйлийн яг нэг үе болно. Ангийнхаа цэрэг тээвэр болно. Күнс хангалт өөс тэжээл нөөц түлэг энэ 5 машинаар үер гүйцэтгэж сайхан амжилттай ажиллаж байлаа. За ингээд ажиллаж байсан тэр үеийн ахмад гэлчд болно. Одоо ажиллаж байгаа нийт ангийнхаа бие бүрэлдэхүүнд эрхжил болох ангийнхаа 50 жилийн үед эрүүл анги сарвал сайхан төвшин байхын элзээтэй өрөөлийг өргөн дэвшүүлье.